Тэгшлийг л хэлээс зочин ярилцсан цагаар үргэлжлэж байна. Өнөөдөр анхаар санаж удаа хүрээлэн төлөвлөж зочны цагаар. Орон бүрийн үзэгчтэй манай хөтөлбөр. Тэр үзэгчтэй хөтөлбөр зочны цагаар үргэлжлэж байна. За зочны цаг хөтөлбөртөөгөө хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Яг одоо манай студид GSI Монгол төрийн бас байгууллагын 2022 оны үндэсний ерөнхийлөгч Намдан Цэрэн ажиллаж байна. Ингээд оройн төргий. За GSI байгууллага Монголд орж ирсэн он цагийг харахаар Монголын бараг ардчлалтай ч хэцүү харагдаад байна л да. Тэр яг тэр үед GSI Монголд анх орж ирж ирсэн шалтгаан юу байв? Зорилго юу байв? Тэ 30 жилийн хугацаанд GSI байгууллага 1915 онд үүсгэн байгуулагдсан Америк нэгдсэн улсад тэрнээс хойш олон улсын байгууллага болж хөгжиж явж байгаад 1992 онд Монгол улсад анх удаа үүсгэн байгуулагдсан 8 сарын 20 түүхтэй. За мэдээж ардчлал одоо гараад эрх чөлөө болон үзэл бодлоо юм чөлөөтэй илэрхийлээд яг тэр цаг үед залуучуудын юм нэгдлүүд бол хэсэг хэсэг газар бол байгуулагдж эхэлж ирсэн. Тэгээд тухайн үед мэдээж шууд одоо GSI гэсэн олон улсын нэрээрээ биш залуу үед танхим гэсэн нэртэйгээр анх байгуулагдчихсэн. Ягаад гэвэл мэдээж гадны шууд хэллэгийг оруулж ирээд хэвшүүлэхэд бол хүмүүст бас хүрэхгүй байх магадaltaй. Тэгэхээр залуу үе танхим буюу залуучууд өөрсдөө нийгэмдээ манлайлж өөрсдийнхөө дуу хоолойг одоо хүргэдэг баяа гэдэг энэ үзэл санаагаар тэр GSI байгууллагын одоо үндэсний байгууллагыг байгуулсан түүхтэй. Энэ жил буюу 2022 онд 30 жилийн хой тохиож байна. Энэ жил бол бид нар одоо 30 жилийнхаа хойг бас 8 сарын 20-нд тэмдэглэхээр ингээ бэлтгэл ажиллая гэж. Нэрээ эзэн өөрчилсөн байна. Залуу үе танхим гэж явж байгаад ерөөхдөө нэг 2000-аад онд за энэ бол олон улсын байгууллага. Тэгэхээр олон улсынхаа тэр байгууллагын жишгээр ер нь бол GSI гэдэг энэ нэршлээ хэрэглэе гэдэг энэ одоо шийдэлт хүрээд улсын бүртгэл бас бүртгүүлээд тэгээ GSI гэсэн нэрээ авсан байгаа. За 2010 онд яг энэ GSI байгууллагын одоо GSI Монгол байгууллагын өнөөдөр хэрэгжилж байгаа энэ дүрм журмыг бол бас сүүлийн хувилбараар баталж өнөөдөр бид нар бас 1000 гаруй гишүүдтэй 15 салбар байгууллагатай 2 ажиглагч салбар байгууллагатай үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод 12 салбар байгууллага үйл ажиллагаа явуулдаг. За Дархан хотод 2 салбар, Эрдэнэтэд 1 салбар байгаа. За ажиглагч гэдэг маань хараахан одоо салбар байгууллага болоогүй тодорхой юм шаардлагуудыг хангаж иж салбар болдог. Тэгэхээр энэ жилийн хувьд Өмнө Говь болон Дорнод аймагт одоо 2 салбар үүсгэх гэдэг ингээд явж байгаа. За энэ 30 жилийн одоо энэ түүхэн ингээд хугацааг харахаар маш олон юм манлайлагч залуучууд, идэвхтэй залуучууд ялангуяа энэ GSI байгууллагатай орж нэгдсэн байдаг. Тэгээ яг ер нь бид нар бол одоо GSI байгууллагын одоо үндсэн юм 4 чиглэл байдаг. Тэр нь юу гэхээр хувь хүний хөгжил, нэгдүгээрт, хоёрдугаарт нийгмийн хариуцлага, гуравдугаарт бизнес хамтын ажиллагаа, дөрөвдүгээрт олон улсын харилцаа гэсэн ийм ер нь бол үндсэн 4 чиглэлтэй. GSI байгууллагын гол онцлог нь бол улс төр болон шашнаас ангид гэж явдаг. Тэгэхээр GSI байгууллагын гишүүн болсон хүмүүс бол ямар нэг одоо улс төрийн болон намын үзэл гаргадаггүй, шашны ямар нэг байр суурь илэрхийлдэггүй, зөвхөн энэ 4 үндсэн чиглэлийн хүрээнд ер нь үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож байна. Улс төрөөс ангид байгууллага тийм үү? Гэтэл анх орж ирж ирснийг харахаар Монголын улс төрчтэй илүү холбоотой ойрхон байсан юм. Жишээл бүгд найрамд намын дарга жаргал сайхан, за Санжаа сүрэнгийн зураг гэсэн ч гэдэг юм уу те. Энэ ямар ч төртэй байсан бэ? Яг мэдээж тухайн үед юу гэдэг одоо бүгд найрамдах намын дарга байсан болохоор гэдэг утгаараа биш, илүү яг тэр ардчлалын үед идэвхтэй байсан залуучууд л нэгдэж байгуулсан болоо гэж бодож байна. Харин ер нь яг энэ дэлхийн GSI байгууллагын түүхийг харахад ч тэр GSI Монгол байгууллагын одоо энэ түүхэн замлыг харахад ч тэр маш олон улс төрчид бас GSI байгууллагын гишүүд байсан харагддаг. Америк нэгдсэн улсын бас хэд хэдэн ерөнхийлөгчд байдаг. За Японы за бусад одоо улсуудын ерөнхийлөгч бол ерөнхий сайд нар бол байдаг. Тэгээ энийг юу гэж ер нь бол хардаг вэ гэхээр мэдээж залуучуудын ийм идэвхтэй байгууллага гэдэг утгаараа нийгмийн асуудалд ингээд гүнзгий ордог тийм. Тэгэхээр тэр нь өөрөө улсын бас нэг тодорхой одоо шийдэлтэй ойролцоо явдаг гэх юм уу тийм. Мэдээж одоо улс орон тодорхой юм асуудлууд дээр анхаарлаа хандуулдаг. Гэхдээ тэр болгон дээр ингэж бүрэн хүрч чаддаггүй. Тэр хүрч чадахгүй байгаа хэсэг дээр нь GSI байгууллагаас ингэ идэвхтэй ажиллаж байдаг. Тэгэхээр GSI байгууллагт энэ идэвхтэй байгаа залуучууд 40 нас хүрээд
ЖИС байгууллагыг төгсөөд сенатор болох үедээ ерөөдөө улс төрийн карьер нь бол нэлээд хүчтэй явдаг. Ягаад тэгэхээр олонд танигдсан юм хийгээд сурцсан, бусдтайгаа хамтраад ажиллаад сурцсан тийм залуучууд бэлтгэгдэж гардаг. Тэгээд 40 наснаас хойш бол ер нь бол улс төрийнх нь тэр ажлууд нь бол нэлээд ингэж итгэвчж явж идэг. Монголын хувьд бол 1996 онд ЖИС байгууллагын одоо гишүүд анх удаа улсын хурлын одоо гишүүнээр болж эхэлж исэн юм түүхтэй. За түүнээс хойш бол мэдээж энэ парламентуудад бол ЖИС байгууллагын гишүүд ингээд орж исэн. Энэ жилийн хувьд буюу 2020 онд одоо сонгогдсон гишүүд дотор бол 6 гишүүн ЖИС байгууллагын гишүүн байдаг. Тэгэхдээ мэдээж одоо ЖИС-ийнхаа үйл ажиллагаанд орохдоо улс төр болон намаа хаан талаас биш зөвхөн ЖИС-ийн талаас ордог. За өнөөдрийн бас ЖИС Монгол байгууллагын гишүүн байсан Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ сайд бас ЖИС байгууллагын гишүүн байсан. Тэгээд яг энэ ЖИС байгууллагын одоо үзэл санаа болон одоо арга аргачлалыг бас одоо энэ улс төр болон засгийн газар дээр ингээд тусгаж ажиллаж чадж байгаа болоо гэж би бол бас хардаг. 30 жилийн хугацаанд хичнээн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээ. За 15 салбар байгууллага жилдээ нэг 60-аас 70 төсөл хийдэг жилдээ. Өнөөдрийн хүртэл бид бол нэг 300 орчим төсөл хийсэн болоо гэж ер нь бол одоо тийм баримжаалж байгаа. Энийг тоогоор үнэлэх юм бол тодорхой тоо бол гарахгүй. Яг тэгэхээр гишүүд бол өөрсдийнхөө одоо гишүүнийхэн татвар болон хандив тусламжаар ерөөхдөө байгууллагуудтай ялангуяа бас хамтарч тухайн төслүүдийг бол хийж хэрэгжүүлдэг. Зүгээр би тодорхой нэг жишээ хэлэхэд 2015 оноос өнөөдрийн хүртэл одоо 7 дахь жилдээ бид нар Save Angels гэдэг төсөл хийж байгаа. За энэ ямар учиртай төсөл вэ гэхээр нэрийн дэгдлийг бууруулах төсөл. 2015 оны үед энэ тоо бол маш их байсан байгаа. Тэгээ яг эхнэлх хэсгээр ингээд очиод үзэхээр тэр одоо бойжуулдаг инкубатор болон одоо халуун одоо индүү байх нөгөө нэг юм тавцан гэж ярьдаг тэр төхөөрөмжүүд нь 9 заслын өрөө хүртэл ингээд боломжгүй юм байсан. Тэгээ бид нар тэрэн дээр нь одоо судалгаа хийгээд за энэ бол одоо Монгол улсын хэдийгээр төр засаг анхаарах ёстой ч гэсэн бид нэр бас ингэж оролцох ёстой юм байна гэд 2015 онд эхлэсэн. Тэгээ өнөөдөр хүртэл их нялхаас өргөө амарчих за нийслэлийн одоо бүх амарчих төвүүдийн тэр одоо их нэрийн дэглэг бууруулах тасгийг бол бид нар тогтчуулаад инкубаторуудыг авч тавиад ингэ явсан. За өнгөрсөн жилийн хувьд болохоор нийслэл хот бол одоо ерөөдөө болчлоо. Одоо 21 аймагт бид нар анхаарах ёстой гэдэг 21 онд бол Завхан, Архангай аймагт бол энэ төсөл явсан. Энэ жилийн хувьд бол бид нар бас ингээд аймагуд дээр явна. Тэгэхээр 15 оноос өнөөдрийн хүртэл бид нар 7 дахь жилдээ энэ төслийг хэрэгжүүлэхдээ ойролцоогоор нэг 2000 хүүхдийн ам аварсан гэсэн юм тоо байдаг. Одоо ЖИС-ийн ороод тусалж дэмжих тэр төслүүдээ яаж сонгодог вэ? Жишээлбэл их нялхас дээр ихэд бол улсын эмнэлгүүд хангамж муу, эмчийн цалин бага, ачаалал их ч юм уу нийгмийн асуудлууд байгаад байдаг тийм. Гэхдээ одоо маш олон газар тийм нийтлэг дүр зураг байгаа шүү дээ. Тэрийг шийдэх асуудлаа яаж ирмэлж сонгож байна? Тийм мэдээж одоо юу гэдэг нийгэмд байгаа бүх асуудлыг зэрэг тавиад шийднэ гэвэл бол хэцүү. Гэхдээ бид нар аль болох хаана илүү их асуудал байна гэдгийг нь бол ингээд одоо энэ чинь нээлттэй мэдээлэл дотор байгаа хүмүүс бол газараас ингээ мэдээлэл авчина. Ер нь бол яг ЖИС-ийн юм төсөл хэрэгжүүлдэг аргачлал байдیں۔ Тэр нь одоо төслөө яг асуудал нь юу байна, тэрийг ямар замаар хинтээ хамтарч ажиллаад ямар үр дүнд хүрч болох уу гэдэг тэр аргачлалыг эхэлж тодорхойлж байгаа төсөл рүү ордог. Тэгэхгүй одоо юу гэдэг үр дүнгүй эсвэл зүгээр цаг үрссэн төслүүд байх юм бол аль болох орохгүй байхыг боддог. Илүү үр дүнд хүрэхүүц тэр төслүүд рүү ордог. Зүгээр эндээс ингээд дурдах юм бол жишээ нь ЖИС байгууллагын гишүүд одоо 13 жил жишээ нь цусаа хандвилж байгаа. Жил болгоны 1 сарын 3-нд дэлхийн донорын өдөр болдог. Энэ өдрүүдээр бид нар 13 дахь жилдээ цусаа хандвилж байгаа. Одоо ЖИС-ийг ерөөхдөө ихэнх гишүүд ингээ уриалаад. Тэгэхээр энэ яаж эхэлсэн бэ гэхээр мөн л ялгаагүй тухайн үед яг энэ донорын тэр цусны одоо хүртээмж Монгол улсын хэмжээнд маш муу байсан. Тэгэхээр нэг хүн цусаа өгснөөр 3 хүний амийг авардаг. Тэгээ энэ дээр бид нар бас судалгаа хийж байгаад энэ төсөл бол урт хугацаанд хэрэгжих юм байна гэж жишээ нь бас. За 2013 онд би санаж байна School Zone гэдэг төсөл хийсэн. Энэ ямар учиртай төсөл вэ гэхээр сургуулийн ойр орчимд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн авто тосол маш их байсан. Ягаад тэгэхээр тэр үед одоо ямар нэг дүрм, журам
одоо бидний ярьдаг нөгөө хэвтэй цагдаа гэж байдаг шүү дээ, хурц харуулагч. Тэр байгаагүй. Тэг яг энэ бол асуудал юм байна гэд тэрүүн дээр ажлын хэсэг байгуулад төрөөс ороод, замын цагдаагаас ороод, жисэ байгууллагаас ороод ингээд ажлын хэсэг байгуулад тэгээд дүрм журмыг боловсруулад бэлэн болгоод тэрийг нь одоо хуульд одоо өргөн байруулад тэгээд энэ school zone буюу сургуулийн бүс гэдэг энэ хууль тухайд гарч ирсэн. Гэх мэтчлэн ерөөхдөө маш олон юм одоо юм бол буурах магадaltaй байж магадгүйгээд тэрүүн дээр ингээд судалгаа хийж хагаад 2 сард нь тэр төслийг хийсэн баг. Тэгэхээр тэр төслийн гол санаа нь юу вэ гэхээр та аливаа уура нэг хоромд дэвчих юм бол юмыг одоо эргээр өөрчлөх боломжтой гэдэг тэр мессежийг өгөөд тэгээд 19 оны 3-4 сард тэр зодооны хэрэг бол өмнөх жилүүдээс маш их буурсан үзүүлэлт гаргасан. Гэх мэтчлэн 19 оны төсөл бид нэр сүүдэр бод тусах гэдэг одоо гэр бүлийн хүчирхийллийн хүүхдийн хүчирхийллийн бас төслийг бас хийсэн. За тэрний дараа хор баяртай буюу ерхий боловсролын сургуулиудын хүүхдүүдийн буруу хэрэглээний талаар гэх мэтчлэн ингээд нийгмээр бас чиглэсэн төслүүдийг бол ингээд хийж хэрэгжүүлж ирсэн. Тийм. Гэхдээ GCI-ийн билионерууд биш, тэднэрээс гол гандан биш те. Гэхдээ тодорхой хэмжээнд нийгмийнхаа өмнө төслөд хэрэгжүүлээд явж байгаа ингээ харж байгаа. Яг GCI-д эсэх сонирхолтой магадгүй. Надад нэг ийм санаачлага байна. Миний үеийнхэн юу гэж бодож байгаа бол би өөр хүрээлэлд орж би юу хаана явж байгаа мэдэрмээр гэсэн залуучууд байгаад байдаг тийм үү? Ялангуяа нийгмийн идэвхтэй. Тэр хүмүүс тэгвэл одоо яаж GCI-тай холбогдох вэ? Тийм GCI байгууллагт хүмүүс маш олон ийм сэтлэр гишүүн болох гэж боддог. Зарим нь бол өөрийгөө хөгжүүлээ, зарим нь бизнесээ өргөжүүлээ, зарим нь танил талтай болыг их мэтчлэн маш олон юм байна. Тэгээ яг гаднаас нь харах юм бол энд ингээд одоо өөрийн хэлдгээр ингээд буйны байгууллага юм шиг эсвэл одоо юу гэдэг нэг юм хандивын байгууллага те эсвэл одоо юу гэдэг зүгээр ингээд мөнгөтэй хүмүүс үйл ажиллагаа явуулж идэг ийм нэг тийм харагдаад идэг. Гэхдээ яг GCI байгууллагт орж ирээд тодорхой юм арга хэмжээ үйл ажиллагаануудад оролцоод ирэхээр яг тэр утга учирыг илүү сайн ойлгодог. Ер нь бол GCI-ийн гишүүн. Тэгээ яг тэрийг ингээд илэрхийлж хэлэх гэхээр маш хэцүү байдаг л да. Одоо GCI-д ороод ирээ танд одоо ийм юм боломжууд байна гэдэг нөгөө дөрвөн боломжоор хэлдэг. Гэхдээ илүү ойлгохын тулд бол өөрөө тэнд оролцож бий болдог. 2010 оны GCI байгууллагын дэлхийн ерөнхийлөгчийн нэг хэлсэн үг гэдэг. Тэр юу гэхээр GCI байгууллага бол ресторан биш, фитнес гэдэг. Тэрний ямар учиртай юм гэхээр хүн ресторанд ороод мөнгө төлөөд хүссэн хоолоо аваад идээд гарчдаг. Фитнест бол хүн мөнгө төлөөд өөрөө тэнд хөдөлмөрлөөд цаг заваа гаргаад үр дүнд хүрэхгүй л бол ямар нэг одоо юм эерэг зүйл гарахгүй те. Тэгэхээр GCI байгууллагад оролцож иж энэ бүх зүйлийг бол мэдэрдэг гэсэн энэ зүйлийг бол явдаг. Бид нар бас GCI байгууллагт энэ орж ирж байгаа гишүүдийг одоо илүү GCI-лэг болгохтой илүү хурдан тэр юмыг ойлгуулахын тулд бас төсөл хөтөлбөрүүдийг бол хийдэг. Тэгээ энэ жил бид нар Mentorship for ICE гэдэг төсөл хийсэн байгаа. Тэгээ энэ ямар учиртай юм гэхээр RISE гэдэг зүйл өөрөө 2020 онд GCI байгууллага дээр гарч ирсэн. Тэр нь ямар учиртай юм гэхээр дэлхийн нийтээр коронавирус гарснаас хойш энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч одоо өрхийн бизнес эрхлэгчдийн энэ бизнес бол нийт эдийн засгт одоо ингээд муудаад ерөөхдөө ингээд амжиргааны түвшинд уналт руу ороод байна. Тийм болохоор идэрлүүгээ илүү анхаарсан одоо төсөл хөтөлбөрүүд хийя гэж 20 онд бол GCI байгууллага уриалсан. Тэрийг бид нэр 20 оноос авч хэрэгжүүлээд өрх төсөл гэж хийсэн. Тэр нь юу вэ гэхээр 21 аймаг дээр манай салбар байгууллагууд хариуцж аваад 21 аймаг дээр очиод өрхийн бизнес эрхлэгчдийг судлаад тэгээд тэр өрхийн бизнесийг яаж илүү одоо хүртээмжтэй болох вэ? Эдийн засгийг яаж сайжруулах вэ? Брендингийг яаж хөгжүүлэх вэ? Те бусад аймагт яаж зарах вэ? Хотод яаж зарах вэ? Магадгүй олон улсад яаж гарах вэ гэдэг тэр судалгаануудыг хийгээд манай бүх салбарын гишүүд 21 аймаг дээр ажиллаж байгаа. Тэгээд энэ бол нөгөө нэг тэр RISE төсөлтэй холбогдож байгаа гэсэн үг. Дэлхийн GCI-ийн 2022 онд буюу бид нар энэ жил тэр Mentorship for RISE гэдэг төслийг шинээр санаачилж хийсэн ямар учиртай юм гэхээр GCI байгууллагт орж ирж байгаа гишүүдэд бид нар GCI-г хурдан ойлгуулах тэр төсөл одоо mentorship-ийн хөтөлбөр гэсэн үг байхгүй. Хоёр дахь нь болохоор нийгэмд идэвхтэй байгаа GCI-гийн гишүүн биш хүмүүсийг GCI-гийн нөгөө бизнес эрхлэгчдтэй ментор болон менти болгож ерөөдөө нөгөө стартап бизнесүүдэд нь туршлага судлуулах зорилготойгоор явсан. За гурав дахь хэсэг нь болохоор олон улсын хамтаа ажиллагаа буюу GCI байгууллагын бараг түүхэнд байгаагүй олон улсын хамтаа ажиллагааг эхлүүлсэн. Тэрний юу гэхээр 35 улсын үндэсний ерөнхийлөгчдийн менторуудыг бэлтгэсэн байна. Нөгөө талд нь GCI Монгол байгууллагын 35 одоо менти
GC-ийн гишүүн энэ хоёрыг холбож өгöd ер нь бол гадны улсуудаас одоо бид нэр туршлага судлах, бизнесийн болон одоо бусад бүх зүйл дээр ингээд туршлага судлах энэ холбоосуудыг хийсэн. Тэгээ энэ бол GC Монгол байгууллагын энэ жилийн 30 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа шинэ төсөл. Тэгээ бид нэр анги болгон дээр одоо 3 анги гэж нэрлэж байгаа. Анги болгон дээр 30 хүн ингээд бэлтгээд нийтдээ 180 хүний бас энэ төсөл эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр яг энэ GC-ийн гишүүн болъё гэж сонирхож байгаа хүмүүс бол одоо GC-ийн танилуудаараа нэг бол ордог. Үгүй бол гадуур одоо явж байгаа мэдээлэлээс аваад GC Монголын пэйж байна. Тэдэрлүү ингээд холбогдоод бас гишүүн болох боломжууд бол байдаг. Салбарыг сонгоё гэвэл ялгаа нь чухам юу бэ? Газар зүйн байршлаасаа бас байгаад байна. Хотод байгаа салбар жишээлбэл хоорондоо юугаар ялгаатай? За олон улсад GC байгууллагыг ингээ харахаар жишээ нь том хотуудад бол дүүрэг дээр нэг GC байдаг. Монгол улсад болохоор яг тэрүүгээр явдаггүй. Улаанбаатар хотод 12 салбар байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ 12 салбар юугаар онцлог юм бэ гэдэг асуулт гарч ирдэг. Одоо ялангуяа шинээр орж ирж байгаа хүмүүс тэр асуултыг тавьдаг. 15 салбар бол GC байгууллагын тэр 4 боломжийн хүрээнд л ер нь бол үйл ажиллагаа явуулж идэг төрөний хэлдэг тийм. Гэхдээ юугаараа ялгардаг вэ гэхээр өөрсдийнхөө хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр бодлогоороо өөрчлөгдөж идэг. Жишээ нь GC эко салбар бол илүү одоо энэ байгаль орчин ногоон гэдэг тал руугаа явдаг бол за жишээ нь GC Улаанбаатар гэдэг салбар бол хотын шийдэл гэдэг формыг чинь зохион байгуулдаг. Хотод ямар асуудлууд байгаа юм бэ гэдгийг одоо төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг ингэж нэгтгэж бас шийдлүүдийг гаргаж идэг. Энэ жилийн үед бид нар бас тодорхой энэ хотын тулгамдж байгаа асуудлууд дээр энэ формууд зохион байгуулахаар ажиллаж байгаа. Яг нь ерөн зүгээр GC байгууллага гэхээр зөвхөн ингээд гишүүд өөрсдөө ингээд ажиллаад идэг зүйл бол огт биш. Хэдийгээр бид нар улс төр болон шаснаас ангид гэж байгаа ч гэсэн GC байгууллагын барьдаг юм бодлогын гол юмнууд нь юу вэ гэхээр нийгэмдээ үр өгөөчтэй хурдан нөлөөлөхийн тулд бид нар төрийн болон төрийн бус олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой гэдэг энэ зүйлийг бол барьдаг. Тэгэхээр бид нар төртөө ч хамтардаг, төрийн бус бусад байгууллагуудтай ч хамтардаг, олон улсын байгууллагуудтай ч хамтардаг. Тэр утгаараа энэ жилийн хувьд бид нар нэгдсэн үндэсний байгууллага, за Америк нэгдсэн улсын элчин сайдын яам, сая бас Турк улсын элчин сайдын яам, за цаашлаад Японы элчин сайд гэх мэтчлэн ингээ маш олон одоо олон улсын байгууллагууд болон олон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамдуудтай ингэж ажиллаж байгаа. Төлөвлөлтөд явж байгаа. Нэг жишээ асууя. Жишээлбэл Улаанбаатар хотын хувьд хамгийн их тулгамдж байгаа асуудал өнөөдөр төвчрөл байна. GC-ийн төвжирлийг бууруулах үүрэг хүлээгээгүй ч гэсэн зөв ямар нэгэн санаачлагтай ажиллая гэсэн төлөвлөгөө байгаа юу? Тийм мэдээж GC байгууллагын гишүүд одоо шууд энд хууль гаргаад тэр нь одоо улс шиг хэрэгжихгүй. Гэхдээ бид нэр шийдлийн аль болох олоод тэгээд тэрийг нь ажил хэрэг болгох үйс зүйл бэлтгэж одоо төр засагт ер нь бол хүргэдэг. За энэ жилийн тэр хотын шийдэл формуудын яг нэг асуудал нь бол энэ төгжрлийн асуудал байдаг. Тэгэхээр нэг өмнө нэг та гэдэг нэг явдаг байсан шүү дээ. Санаж байна уу? Соёлтой оролцох. Тийм, соёлтой оролцох. Тэрийг жишээ нь GC-ийн бас гишүүд ингэж оролцоод байгаагаар бас ингэж хамтарч гаргаж ирсэн. Уул зур нэвтрэхтэй хүлээцтэй юм. Тийм хүлээс. Тэгэхээр бид нар мэдээж нөгөө зам барьж чадахгүй, дүрм журмыг шууд гаргаж чадахгүй ч гэсэн яг энэ нийгэмдээ энэ хоттой бид нар яаж соёлтой үйлчлүүлж өөрсдөө оролцож энэ төгжрлийг бууруулах гэдэг бас нэг хэсэг байж болно. Зүгээр бас нэг жишээ дуртахад 2015 онд бид нэр Smile Mongolia гэдэг төсөл хийсэн. GC Монгол дотроо. Энэ үндэсний ерөнхийдөө хэмжээний төсөл болсон. Тэгээ энийг хийхэд бол бид нэр концепцийг гаргаад брендингийг хөгжүүлээд ерөнхийдөө нэлийн боловсронгуй болгосон. Тэр үед хотын захирагч бид нэр яг энэ асуудлыг ингээд тавиад тэгээ тэр брендингийг ерөнхийдөө ингээд ойлгуулад ер нь бол бид нар бол ийм уур бухимдалтай биш ингэж одоо юмд эргээр хандж явах хэрэгтэй гэдэг тэр концепцийг гаргаад тэрэн дээр үндэслээд 14 онд Найрсаг Улаанбаатар гэж гарч ирсэн шүү дээ Улаанбаатар хотод тий. Тэгэхээр ер нь бол бидний гаргасан юмнаас бас төр засаг ингэж тодорхой жишээнүүдийг авч юмнуудыг хийдэг. Нэрээ бас нэмийг бас энд дуртахгүй болохгүй гэж бодож байна. GC Монгол байгууллага энэ жил 14 дахь жилдээ одоо мэтгэлцээ хэлтэх хурлын тэмцээнийг хийж байгаа. Энэ бол нөгөө гишүүдийн хөгжил болон одоо энэ итгэгч чадвар, мэтгэлцэх чадварыг ингэж хөгжүүлж идэг. Одоо энэ 7 хоногт бид нэр энэ тэмцээнийг хийх гэж байгаа. Энийхээ хажуугаар бид нар одоо юу зорж ийн гэхээр төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд
бид нар мэтгэлцэн элдэх хурлын тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Яагаад төрийн байгуулалт болчихв? Түрүү жилийн 10 сард нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албаагчдын дунд хийсэн анхудаа. Одоо 3 сарын 26 27-нд ингээд яг үргэлжлүүлээд ингээд хийх гэж. Энэ ямар ач холбогдолтой гэхээр төрийн албан хаагчид руу чиглэсэн сургалт бол яг л нөгөө нэг юм форматын дагуу төрийн юм сургалтууд явж идэг. Илүү нөгөө нэг GC дээр байдаг хувийн хөгжил болон бусад энэ сургалтууд бол харьцангуй бага орж идэг. Тэгэхээр GC байгууллагын давуу тал бол тэр. Тэгэхээр төрийн албан хаагчдын дунд бид нар мэтгэлцээ элдэх урлагийн тэмцээнийг хийх юм бол төрийн албан хаагчдын итвэх нэгдүгээрт сайжирна, хоёрдугаарт юмыг өөр өнцгөөс харах тэр одоо чадварууд нь нэмэгдэх юм боломжтой. Тэр дотор жишээ нь одоо юу гэдэг нь зөвхөн одоо эрүүл мэндийг хариуцдаг бол эрүүл мэндийн талаар мэтгэлцэхгүйгээр маш олон талын мэтгэлцээнүүд болдог. Тэгээ энийг бид нар нийслэл дээр ингээд хийгээд цаашдаа энийг хөгжүүлээд 21 аймаг яамдуудаар 9 дүүрэг дээр ингээд хэсэгчлээд ингээд зохион байгуулахаар ерөөдөө нэг 50 гаруй арга хэмжээний одоо төлөвлөгөө боловсруулж байна. За мөн GC дээр нэг юм академи гэж байдаг. Тэр нь болохоор үндэсний ерөнхийлөгчийн академи гэж болдог. Хотоос гадна гараад 2 өдрийн вакуумжуулсан 2 сургалт болдог байхгүй GC-ийн гишүүдийн. Тэгэхээр яг энэ форматыг бид нэр аваад мөн ялгаагүй төрийн одоо байгууллагуудын дунд бас зохион байгуулахыг төлөвлөж байгаа. За энэний ач холбогдол мөн л ялгаагүй одоо арай өөр сургалтууд орж идэвхжүүлэх хувийн хөгжил болон багаар хамтарч ажиллах гэх мэтчлийн энэ зүйлүүдийг бол шигтгэж өгсөн сургалтуудыг хийж байгаа. Тэгээ энэ дээр одоо яг бид нэр удирдлагын академи, төрийн албаны зөвлөл, бусад одоо байгууллагууд засгийн газрын хэрэглэх газартай ингээд хамтраад төлөвлөгөө боловсруулж байна. Хэрвээ яг энэ маань ингээд дэмжигдээд батлагдах юм бол 3 сараас хойш бид нэр 9 сарын хугацаанд ойролцоогоор нэг 52 академи мэтгэлцээний одоо тэмцээн, элдэх хурлын тэмцээнүүдийг 21 аймаг, 9 дүүрэг, яамдуудын дунд нийслэлд ингээд зохион байгуулахаар бас бэлтгэл ажилд орсон байна. Зүгээр элдэх урлагийн тэмцээн гэхээр нөгөө ярих чадвартай ч юм уу эсвэл тийм сонирхолтой хүмүүс төлөх байх байх л та. Гэтэл тэнд чинь магадгүй нөгөө одоо жишээлбэл хэвлэлийн бид нартай хүртэлтэй яаж харьцах вэ? Ямар мэдээллийг яаж өгөх ёстой вэ гэдэг чадвар төрийн албаныханд байхгүйгээс болоод хаалттай байх нь илүү амар юм шиг санагддаг байгаад байдаг те. Тэгэхээр тэр чиглэлд бас хамархуу энэ сургалт. Яг гоо мэтгэлцээ элдэх урлагийн тэмцээнд бол заавал илтгэж чаддаг те мэтгэлцдэг хүн гэхгүй. Жишээ нь түрүү жилийн ингээд нийслэлийн тэмцээнийг харахад бол бараг орж байгаа хүмүүсийнх нь 80% нь тийм хүмүүс биш. Гэхдээ тэр хүмүүс ороод дуусныхан дараа ямар сэтгэлдээ үлдсэн гэхээр юмыг ингэж өөр өнцгөөс харж болдсон байна. Мэтгэлцэн гэдэг чинь бас урлаг юм байна. Энэ юмыг хийхин тулд бас бодож сэтгэх хэрэгтэй юм байна гэдэг зүйлүүдийг одоо олж аваад тэрийг бас ингээд хүмүүс илэрхийлж ирсэн л да. Тэгэхээр заавал одоо юу гэдэг бид нар бүх хүнийг мэтгэлцэх одоо сургалтанд оруулаад чадамжтай болох алба байхгүй. Энд бол мэдээж сонирхсан хүмүүс нь ороод явна. Зүгээр яг тэр төрийн албаныханд өөрсдөө нээлттэй байх те ингээд тэр зүйлийн сургалтууд бол илүү өөр чиглэлийн буюу GC-ийн нэг хамаарахгүй сургалт. Гэхдээ бидний сургалт бол илүү тэр төрийн албаныхаа одоо албан хаагчийн үүргийг ухамсарлаад өглөөнөөс орой болтол сууж явахдаа яаж үр дүнтэй манлайлалтай байх уу гэдэг ялангуяа өөртөө те нөгөөдөгөр бусдтайгаа яаж хамтарч ажиллаж болох уу гэдэг тэр сэтлүүдийг төрүүлэх л ер нь гол одоо манай сургалтуудын агуулгууд бол байдаг. За ярилцах цагийн түрээд дуусч байна. Ажил нь амжилттай. За баярлалаа. За үзэгчдийн нар үзэгч та бүхэнтэй GC Монгол төрөмс байгууллагын 2022 оны үндэсний ерөнхийлөгч Намдан Цэрэн уулзаж ярилцлаа. Ингээд зочны зөвлөлтөөр хамт байсан танд баярлалаа. Шийгэл хэлээс зочны ярилцсан цагаар үргэлжилж байна. Өнөөдөр анхаарал хандуулж байгаа хүмүүст төлөвлөрөх зочны цагаар. Орон бүрийн үзэгчтэй манай хөтөлбөр. Тэр үзэгчтэй хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна.